Сурагчдын хувьд энгийн зэрэг болон суурь агуулсан томьёог хялбар аргаар бичиж чадаж байсан. Учир нь зэрэг болон суурийг оруулах команд нь хоомдсонд бэлэн байдаг. Гараас зэргийг оруулахдаа Shift Ctrl тэнцүү тэмдгийг дардаг бол суурийг оруулахдаа Ctrl-ыг тэнцүү тэмдэгтээ зэрэг дарж оруулж болдог. Ингээд энгийн томьёонуудыг хялбар аргаар бичсэн ч гэсэн хүртвэр хувиар бүхий томьёог оруулахад хүндрэл гарлаа. Сурагчид эхлээд хувиарын шугамыг доогуур зураас ашиглан шийдвэрлэхээр оролдов. Гэвч энэ нь зохимжгүй харагдаж байлаа. Дараагийн удаа хүснэгт ашиглан хүснэгтийн шугамыг хувиарын шугам болгон ашиглахаар шийдэв. Гэвч энэ нь бас л зохимжгүй, дээрээс нь цаг хугацаа их шаардаж байв. Одоо бүгдээрээ хэрхэн хялбар аргаар томьёо оруулж болохыг судалцгаая.